За зөвштэй мөрөөдлийн нэвтрүүлэг одоо шинэ дугаараа эхлэх гэж байна. Одоо яг би дүүдүү шинжлэх ухааны музей дээр ирсэн байна. Үзэгч та бүхэн санаж байгаа л яг жилийн өмнө энэ дүүдүү шинжлэх ухааны музейг үүсгэн байгуулагч Тулгаатайгаа анх энд ярилцчихсэн. Тэгээд яг одоогийн байдлаар дүүдүү музей маань хаагдсан байна. 2 жилийн хугацаанд ковид улмаас бас энэ хүүхдийн музей маань ажиллахгүй хаагдсан байгаа. Ямар ч гэсэн одоо яг юу болж ийн яагаад хаагдчих вэ? Мэдээж сархлын улмаас олон байгууллагууд хаагдж байгаа. Гэхдээ бас энэ хүүхдийн их тодтголтой ганц Монголд ганц байгаа энэ музей маань хаагдсан үнэхээр харамсалтай байна. Гэхдээ одоо хэдхэн хоногийн өмнө дүүдүүгээ аврыг гэдэг ийм аян өрнсөн байгаа. Ингээ бүгдээрээ Тулгаатайгаа орж уулзъя. Сайн байна уу? Сайн уу? Мөрөөдлийн нэвтрүүлгээс явж гин. Заавгүй байна уу? Бүр цэрлэгээ гэдэг байна уу? За, санаа чи юу энэ да хэдэн хоногт юу болоод өрнөвт юу болчих вэ? Харин тэгээд өчтөр бид дөнгөж хаалгаа нийлгүүллээ. Тийм. Тэгээд бас нэлээ яг процесс асуудлууд бас байлаа. Тэгээд өчтөр орой хаалгаа нийгээд дотроо музей дотроо ороод. Тэгээд одоо нэгэнт ингээд нэг маш олон хүмүүсийн анхаарлын татцсан. Дээрэс нь нөгөө шинээр бас мдээгүй бас маш олон хүмүүс байгаа. Тэгээд маш олон тасалбарууд худалдаа авалт хийж байгаа болохоор одоо ингээд нийхэд маш нэлээд олон бас хүмүүсээ юу ирнэ ачаал ирнэ гэж бид нар бас угаасаа урчилж хараад тэгээд одооноос бэлтгэлээ гэдэг. Бэлтгэлээ ихтэй бас нэлээд сайн ингээд цоош нэр нэгдэж байгаа юм шиг одоо ариутгал цэвэрлэгээ энэ юмнуудыг гэнэ. Тэгээд энэ Skyforo гэж компани өнөөдөр ирээд бүр сайн дураараа ингээд ямар ч хүн төлбөргүйгээр манай нэг өндрийн тооснуудыг буулгаж өгч байна. Тэгээ өндрийн тоос буулгахтай зэрэгцээ бид нар бас ерөөхдөө зарим нэгэн тоглоомын шинжилт юмнуудаа бас хийгээд гарах юмудаа гаргаад ингэж л хийж байна. Тэгээд тэр нь бол ойрын өдрүүдэд их л гоё байна, сэтгэл ханамжтай байна. Монголчууд үнэхээр шинжлэх ухаантай хайртай, хүүхдүүдтэй хайртай, хүүхдийн гэсэн бүтээн байгуулалтыг бас авч үзье гэсэн гоё сэтгэл нь үнэхээр гоё байлаа тэгэл. Өнөөдрөөс л энэ жоохон тайвшраад гоё болж байна. Түүнээс бол бас нэлээд ачаалтай. Бас зарим зүйлээ ойлгохгүй тийм өдрүүд л байлаа. Магадгүй зур бусад тоглоомын газрууд бол бүх тоглоомуудаа аваад гараад өөр газар явчих тавьчих шүү дээ. Энд бол тех бүр ямар ч боломжгүй. Одоо чинь тэр олон улсын сансрын станц бол хаач хийгдээд байх юм байхгүй. Манай хамгийн үнцэнтэй хамгийн гоё зүйл тэгэл бас байхгүй болчихно гэдэг чинь харамсалтай байсан л та. Тэгээ одоо бол яг хөө тэр айц гайгүй. Гэхдээ бидэрт бас болоогүй. Өнөөдрийн байдлаар бид нар ч тасалбараа өрчилж зараад байгаа шүү дээ. Хандив гэсэн маш хүмүүс анхаарч ирсэн. Тэгэл нэгт өдөр Magic Box эдэн бас холбогдоод ялгаанчлалтай уулзаал. За явах уу. Бүх энэ хандив гэдэг хүмүүсийг зогсоогоод бүр ингэж байхгүй болох юм уу те. Яг би нэг цугт 2 тасалбар яваад байсан. Тэгээд одоо над байгаа зүйл нь юм байна. 20 онд бид нар ковид яг эхлэхэд бас нэг энчээ хийдэг жижиг нэг тоглоомуудаа нэг ялгаруутан тэгээд бүтээж 5 тоглоом гээд тэрэндээ тааруулаад бас нэг тасалбараа урьдлаа заръя гэдэг санаа нүгэн байсан. Тэгээд нэг 20 гаруй мянган тасалбар хэвлүүлсэн байсан харин яг сая хэрэг болж байна л да. Хэрвээ тэд нар байхгүйсэн бол бас бид нар хүнд юу өгөх нь бас үгүй те. Тэгээд яг энэ хувьсгалын тохироо бүрднэ гэдэг шиг хэл гоё зүйл болчлоо. Онлайнаар худалдаж авах боломжтой байгаа шүү дээ. Яг үнэ. За манай Лантун тохиогийнхэн чинь ундраа захирал эднэр чинь волонтеруудаа дуудаад тэгээ манай Magic Box гэдэг бид нар сайн оны өмнө говьлтоор бас нэг контейнер номын сав ятсан. Би бас тэр төслийн манайхны 15 гишүүн байдیں۔ Зүгээр л нэг копи ууж сууж явахдаа тэр төслийг хийсэн. Тэр ихэд нэг гоё тийм гэрвэл хэдэр маань хүрээд ирсэн ганц хөлөнгөө офис дээр. Тэгээд save дүүдүү гэж самбар дээр өчөөл дүүдүүг аврах төлөвлөгөө за хинхээ яг юу их ингээл энэ дуудлага комментууд яах ингээл 2 сайн дурын ажилтан за манай дүүдүүгийн ажилтнууд ч гэсэн өөрхөн хамтад бас хүрээл ирсэн. Тэгээ нэг Facebook дээр ч нэг юм одоо манай найз майзууд манай дүүдүүх ингээл холилдсон нэг 20 хэдэн хүн дотор байна. Тэгэл ингэчлээ шүү, тэгчлээ шүү, энд авч шүү, энэ хүргэлтийг хийчлээ шүү гээл те. За яашаа төлөлт хийчлээ шүү гээл. Тэгэл тэр болгонд ингээл бүгдээр ингээд гал нь асаал ингээл маш гоё л ингээл яваад байна. Нэрж бид нэр энэ сайн дурхан тэгж ажилтдаг шүү дээ. Ингээд хийж байгаа зүйлээсээ ингээд баяр жаргалыг мэдрээд тий. За үзэгчдээ та бүхэн сая сонссон байх. Монголчууд маань яаж нэгдэж нийлж одоо дүүдүүгээ аварч байгааг та бүхэн сая сонслоо. Ингээд яг жилийн өмнө бид нар Тулгаатайгаа ярилцажсэн шинжлэх ухааны музейгээр аясан нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэе. Сайн байцгаана үзэгчдээ мөрөөдлийн нэвтрүүлгийн хүүхдийн байр зориулсан дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаарт хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхээс илүүтэйгээр мөрөөдлийнхаа төлөө зогсолтгүй хөдөлмөрлсөн нэгэн эрхмийг энэ удаагийнхаа дугаарт ярилцахаар бид урьдсан байгаа. За юун түрүүнд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч ирсэнд танд баярлалаа. За баярлалаа. Мөн намайг энэхүү нэвтрүүлгийнхаа бас дугаарт урьж оролцуулж байгаад маш их баяртай байна. Намайг Мөнх Талга гэдэг.
За ер нь бол одоо сүүлийн үед бол илүү олон хүмүүс танигдсанаар бол дүүдүү тулгаа гэдэг одоо нэртэй болсон тий. Авто загвартайг сонирхолтой хөвгт техник загварт сонирхолтой байсан учраас яг энэ сонирхлынхын дагуу шинжлэх ухааны технологийн сургуулийн механик инженерийн сургуульд бол одоо 9 орж одоо төгссөн байдаг. Тэгээ механик инженерийн мэргэжилтэй. За мөн би бас хүүхэд байхдаа бол тухайн үед зах зээлийн одоо шинэ нийгэм шилжиж явах үед бол анхны одоо хүүхдийн байгууллагын нэг байх болох Монголын скауттай холбоо ингэж одоо бүх орон нутгуудад бол үүсч бий болж байхдаа бол Баян-Онгор аймгийн бас анхны скаут хүүхэд байсан. 3 дугаар курст байхдаа Монголын скауттай холбооны үндэсний төв штабд бол одоо хөтөлбөрийн ажилтнаар бас илсэн ажилд орж ажлын гараагаа мэл хэлж ирсэн. Тэгэхээр багасаа л ер нь жахан шинжлэх ухаанд бүтээлч тийм хүүхэд байсан гэж ойлгох нь шүү дээ тий. Ер нь бол бидний насны за надаас дээш эсвэл миний үеийнх ч юм уу хүүхэд залуучуудын бас нэг бахархан дуурайх нэг одоо хүн баатар байсан. Тэр нь бол Монголын анхны сансрын нисгэгч гүр архиж байгаа байсан. Ер нь бидний насны ах юм бол бүгд л сансарт нисэн сансрын нисгэгч болно гэж хүсэл мөрөөдөлтэй байдаг гэсэн. Тэгээ ягаад сансрын нисгэгч болно гэхээр сансрын нисгэгч нар бүгдээрээ маш сайн онц сурдаг, эрүүл мэндийн хувьд бас маш тийм өвтөгш, тэгээ маш их юм нийтэж байгаль одоо ойр орчин одоо хүмүүстэй их одоо халамжтай тийм ийм одоо ингээд хамгийн одоо сайн хүн байдаг хүн бол одоо сансарт нисэх боломжтой гэдэг л одоо хүн болол ярьдаг байсан учраас бид нар аль болох тэрнлүүд өгч тийм хүн болохыг л хүсдэг байсан мэдээж хүүхд насндаа. За тэгээд оюутан болоод бол мэдээж бас арай өөрөөр хардаг болсон. Тэгээ илүү ингээд сонгосон мэргэжилтэй бас цаашдаа ажиллах энэ чиглэл рүү бол илүү ингэж холбогдсон. Тэгээ ер нь бол их сургуулаа төгсөөд бол би хүүхдийн цуслангийн чиглэлээр цуслан дээр явагддаг одоо үйл ажиллагаа хөтөлбөр за цуслангийн менежментийн чиглэлээр бол илүү ингэж одоо мэрэгшиж бол ажилласан байж байгаа. Тэгээ 2004 оноос хойш бол миний цуслан гэж энэ цуслангийн бас захирлаар за дараад нь Америкийн Индианагийн олон улсын цусланд за 11 онд би Хонконгод олон улсын цуслангуудын захирлын сургалт за ингээд дайн болон шивэдэд бас яг энэ чиглэлээр ингэж бас ажиллах энэ боломжуудыг сайн дураар ажиллах юм бас боломжууд бол олцсон. За мөн дээрэс нь NASA маань одоо Америкийн нэгдсэн улсын сансрын агентлаг NASA бол өөрөө хүүхдүүд зориулсан бас туслангийн хөтөлбөртэй байдаг. Америк, Канада, Туркид одоо ингээд Space Camp гэдэг хөтөлбөрүүд байдаг. Эдний бас хөтөлбөрүүд нь хамрагдаж бас тэр хүмүүстэй одоо ч ингээд холбоо харилцаатай хүүхдийн туслангийн чиглэлд ажиллаж байна. За мөн Унгарийн сансар судлалын нийгэмлэг, Хонконгийн сансрын туслан зэрэг байгууллагатай бас хүүхд солилцооны хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлээ явж байгаа. Дүүдүү гэдгээр хүмүүс мэддгээгээ дүүдүү модон машин, дүүдүү шинжлэх ухааны музей гэдэг. Тэгэхээр энэ ажлуудаа хязгаарнаас эхэлсэн байна. За энэ их үнэхээр миний хувьд бас ингээд миний магадгүй амьдралыг нэлээд өөрчилсөн бас үйл явдал болсон. Би 2008 онд Америкийн Индианагийн Блумингтон хотод байдаг Рансбург гэдэг одоо скаутын олон улсын цусланд бол Монголоос анх удаа нөгөө олон улсын цусланд ажиллах хөтөлбөр гэж эхэлжээс энэ хөтөлбөрт ингээд цор ганцаараа анх удаа явж ирсэн. Тэгээ маш олон зүйлийг харж ер нь хүүхдийн туслангийн хөтөлбөр гэж юу байдیں те цусланд хүүхдүүд гэр бүлээрээ ирээд юу хийдэг гэдгийг бол тэндээс харсан. Тэгээд амралтын өдөр болгон би нөө Америк айлуудад урагддаг байсан. Тэгээд нэгэн айлд урагдаад очиход хүүхдийнхээ өрөөнд нь ингээд мотор хийцэн маш олон машинууд ингээ өрөөстэй байсан. Тэгээ би бол анх тэрийг хараад бол үнэхээр гайхсан. Яг л бидний нөх хүүхэд байхдаа хийдэг байсан одоо модон машинууд гэтээ дугуй нь өөр ингээд гоё хонцор дугуйтай. Тэгээ машиныг ингээд аваад үзэнгүүт машин доороо ингээд жингийн тааруулсан ингээд юм хүндрүүлэгч тугалгуунууд хийцэн. Тэгээ хажууд нь бас ингээд машина хэрхэн хийх вэ гэдэг юм одоо сэтгүүлүүд номнууд байсан. Тэгээд энэ болохоор юу байсан гэхээр Pinewood Derby буюу нарсан модон машины уралдаан гэдэг хөтөлбөр байсан. Монголд энийг хийх хэрэгтэй юм байна. Монголд ерөөс өнцөг болон бүр энийг хүүхдүүд хийх хэрэгтэй юм байна. Тэр машиныг хийснээрээ хүүхдүүд бол ингээд маш олон зүйлийг бол сурж аавна. Тэгээд хүүхдийн оролцоо гэж тухайд их ярьдаг байсан. Жинхэнэ олон хүүхдүүдийг охид өвгүүдийг зөвхөн бага насныхан гэлтгүүд дунд сургууль ер нь бүх насны хүүхдүүд энийг бас хийж томчууд хүртэл оролцох боломжтой байна гэдэг. Би анх тэр машиныг хараад үндсэндээ нэг 7 хоног би яг бүр ингээд нойргоо онсон. За Монголд очиод би ингээд буцагч бас төгссөн байсан. Энийг би хэрхэн хийх үү, яаж хийх үү? За нарсан модон машинкаар бас нэг тийм тохиромжтой биш. Ямар нэр өгөх үү гэл те. За дүүдэн машины хайрцаг дотроос нь бол манай дүүдэн машиныг хийх үндсэн нарсан модон бэлтгэц. За ингээд дөрөв дугуй болон хатааснууд нь ингээд гараад ирж байгаа. За ингээд хүүхд болгонд ижлэхэн юм өгдөл өгцөн. Тэгээд энэ модыг ашиглаад хүүхдүүд өөрсдийнхөө ингээд нөө хүссэн загварын машинуудыг ингээд
хийх боломжтой. Машин төлөөр ингээд загвар бол хязгааргүй. Хүүхдүүд өөрсдийнх нь төсөөллөөр шинэ зохион бүтээж байна. Гэхдээ дүүдүү машин бол нэг зориултын зам дээр өнхөрж уралддаг учраас стандарттай байгаа. Дээдлэн 140 г. Тэгээд яг нэг зориултын дугуй болон энэ гол тэнхлэг буюу хатаасыг хэрэгэлдэг. За ингээд нэг гол суур шиг ийм зам дээр өнхөрн. За өнхөрн гэдэг маань энэ бол ерөөсөө яг нэг потенциалын энерги, кинетик энерги. За дээрэс нь ингээд салхи явж байгаа нь өөрөө айраа динамик байна. За тэгээд айлхаар дугуйны үрэлтийг багасгах болохоор үрэлтийн хүчгээ те маш олон зүйлсүүдийг хүүхдээ зүгээр ингийн хийх явцдаа ингээд одоо физикийн маш чухал зүйлүүдийг ингээд суралцаад авчдаг. Дүүгийн шагналд ирсэн харандаа дүүдүү машин зурдаг харандаа гэж нэг дуу байдгүйсэн. Тэр дууны нэг бүдэг бадаг санагдаа. За ямар ч дүүдүү машин ингээд нэрлэх юм байна гэд. Тэгээд дотроо дүүдүү машин гээл тэгэл ер нь Америкаас буцтлаа бол би энэ хүмүүстэй нь холбогдоод тэр Pinewood Derby-гийн холбооны Аз болоход миний одоо ажиллаж байсан цуслангийн одоо хөтөлбөрт нь тэр нэг Америкийн Pinewood Derby-гийн холбоогийн бас гишүүд нь байж агаад санамсаргүй бас нэг хоолн дээр танилцаад намайг буцахын урд өдөр ингээд надад бас ингээд маш олон зүйлсүүдийг бэлэглээд Монголдо ингээд амжилттай эрхжүүлээрэ хамгийн гол нь энэ нөх хүүхдүүдэд техникийн боловсрол олгохоос илүүтэй нөх гэр бүлийн хөтөлбөр шүү энийг чи хамгийн чухал юм чи энэ шүү гэж хэлсэн. Тэгээд үнэхээр энэ тийм байсан. За ингээд дүүдүү машин гэдэг нийгмийг би ингээд Америкаас буцаж ирэхдээ ингээд дотроо тээж ирсэн. За хоёр дахь зүйл нь болохоор би Америкаас Индианагаас буцахдаа Чикаго хотод бас нэг хамаатны даа нэг 7 хоног болсон. Тэгээд тэгж явж байгаад Чикаго хотод танилцаж явж байхдаа ингээд маш том тийм гоёмсог байшин. Тэгээд дээр нь Children's Museum буюу одоо хүүхдийн музей гэдэг нэрлэгдсэн тэр том байшин гарсан. Тэгээд яагаад хүүхдийн музей байт юм болоо гэд үнэхээр гайхаад тэгээ очиод орох гэсэн чинь намаагүй оруулаагүй та заавал нөө хүүхдтэй байх хэрэгтэй хүүхд ч аанаа ингээд тэгээ би буцаж ахындаа очиод ахих нөө бага насны охиныг нь хөтлөөд буцаж ирээд нөө хүүхдтэй нь үзүүл ингээд тогтуулангаа би давхар тэр бас ингээд Кохол гээд Чикагогийн Children's Museum-ыг үзсэн. За үнэхээр юм би шоконд орсон. Тийм л хүр ингээд саангууд хөхнөөс нь ингээд сүү гарч агаад ингээд жинхэнэ тракторн дээр ингээд хүүхдүүд суугаад ингээд жолоот ингээд авирилж байгаа те Монгол хүүхдүүд би Монголдо энийг хийвэл Монгол хүүхдүүд энийг хараад яаж ингэж одоо баярлж өнгөрж гүөх болоо гэдэг. Тэгээд энэ бол 2008 оны юмыг би ярьж байна. Ингээд анхны авсан мэдрэмж 2009 онд бид нар анхны дүүдүү машины уралдааныг зохион байгуулж ирсэн бол 2010 онд бид нар ингээд 21 аймагт салбартай болчихсон. Дүүдүү машины анх дугаар одоо авар шалгах уралдаанд 28,000 хүүхэд ингэж өөрсдөө ингээд модон машина хийж оролцсон. Тэр бүх хүүхдүүдийн цаана амар өндөр бүр үнэхээр дүүдүү машин бол байлдан дагуулсан. Үнэхээр амжилттай болсон. Хүүхдийн музей маань бол цаасан дээр байгаа л байсан. Гэтэ би ингээд маш их зүйлийг интернетээс хайж судалдаг. За тэгээ сүүлд нэгэ боломж олгоод олдоод ингээ гадны улс орнуудаар явах юм бол би заавал нэг хүүхдийн музей болон шинжлэх ухааны музейнуудыг үздэг. Өөрийнх нь нэг Монголд хийх гэсэн төсөөлөл маань ч гэсэн ингээд улам илүү баяжигдаад ингээ явдаг байсан. Тэгээ энэ бол миний ингээд хамгийн том мөрөөдөл болж ингээд одоо зорилго болж бол ингээд яасан. Тэгээд ер нь би яг 10 жил энэ мөрөөдлөө ярьж тээж явсан байлаа. Тэгээ би 2017 онд нөгөө сансрын ийм арт анх байгуулагдаад тэгээд ийм арт нөө дэлгүүрэнд орон нэгдсэн боловч нөө 5-6 давхар нь хараахан нэгдээгүй байсан. Тэгээд тэн дээр нөгөө нэг нэлээд том талбай байна гэд. Тэгээд тэднийхэнтэй очиод надад ингээд цаасан дээр байгаа нөө төслөө үзүүлээд ийм хүүхдийн тоглоомын санаа байна гэд. Угсарсан тоглоомууд дээр байдаг бол бид нар бол ингээд шал өөр тоглоомын газрын ингээд санаатай бүх зүйлийг нь гол нь өөрсдөө нөө бүтээн байгуулах зайлшгүй нөө шаардлагатай. Тэгээд тэр төслөө үзүүлсэн манай ийм артын буюу Sky Trading-ийнх нь ингээд наа чи үнэхээр сонирхолтой юм байна гэд манайхтай гэрээ игээд. Тэгээд бид нар бараг хагас жил бүтээн байгуулалтаа хийсэн. Тэгээ 2018 оны 2 сарын 19-ний өдөр бид нар ингээд анх нөө музейгээ нээгээд нийтэд нээгээд ингээд хүүхдүүд үзүүлсэн. Тэгэхэд би юу мэдэрсэн гэсэн яг миний нөө 10 жилийн өмнө хүүхдүүд ингээд шилэн хаалганы цаанаас одоо ханны цаанаас ингээд музейн доторх юмнуудыг хараад тэр пуужин галын машиныг те сансрын одоо хөлгийг хараад ингэж өнгөрч гүөх гэдэг төсөөллийг би 10 жил яасан юм а яг тэр өдөр бол мэдээж мэдэрсэн гайхалтай байсан. Тэгээд яг одоо миний арталт бол манай музейн 2 дахь салбар одоо хаан улд өргөтөйдөг зайсан ил зохицолборын 5 давхарт ингээд дүүдүү шинжлэх ухааны музей нэртэйгээр ингэж байрлаж байгаа. За таны ингээд олон жил ярьсан мөрөөдөл биелэлээ олсноохыг харахад бол үнэхээр сайхан. Тэгэхээр надад ч гэсэн бас танай музейгээр орж үзэх сонирхол хүсэл илүү их байна. Ингээд бүгд хамтдаа орцгоё тийм үү? За үүднээсээ эхлээл үнэхээр нөгөө шинжлэх ухаанд хүүхдүүдийг одоо үнэхээр сонирхол татмаар тийм юу харагдаж байна л та. Орчин харагдаж байна. Тийм тэгээд нөгөө шинжлэх ухаан гэхээр магадгүй хүмүүс бас шинжлэх ухаан гэдэг хүмүүсээс хол гэж ойлгоод байдаг. Тэгээд
шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэдэг юм асуулт байдаг энэ хүн болгонд. Тэгээд энд нөгөө нэг суд сэтгэгч шинжлэх ухаанч Аристотель хариулсан байдаг. Шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэсэн шинжлэх ухаан гайхширхаас эхэлнэ гэдэг. Тэгэхээр манай музейд бол бид нар хайлтгаар хүүхдүүдийг нөгөө гайхшруулах ерөөхдөө нөгөө нийгмийн амьдралтанд байдаг одоо гал каманч гэдэг юм уу эмнэлэгч гэдэг юм уу те үйлчлэгээний дэлгүүр байгахаас гадна нөгөө бид нар нөгөө онгоц пуужин бусад хэсгүүдээр бас хүүхдүүдийг нөгөө гайхшруулах маш олон бас тоглоомуудыг одоо ингэж бүтээсэн байж байгаа. Тэгэхээр гайхширна гэдэг нь тухайн хүүхд илүү нөгөө тэр зүйлийг сонирхоод дараад нь илүү судлаад те тэрэндээ дурлаад илүү сонирхох одоо суралцах энэ л боломж суурин тавигдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт бас хөөрхөн хүүхдүүд зочноор оролцохоор ирсэн байгаа. За хүүхдүүдээ за ахтайгаа мэдлээрээ. Сайн байна уу? За. Энэ ямар хүн гэж бодож байна? Хин гэж хүн гэж бодож байна? Би захирал. Захирлан гэж бодож байна. Тэгээ яагаад тэгэхээр дүү шинжлэх ухааны музейн захирал Мөнх Тулга ах нь та нарт одоо музейгээ тайлбарлахаар ирсэн байна. За бүгдээрээ музейтэйгээ танилцах уу? За тэгээд манай музейд бол хүүхдүүд хүсснээр тоглож болно. Тэгээ нэгэнт л ороод ирсэн бол манайх нөө цагийн хязгаар байдаггүй. Хонж л болохгүй. Тэр хонхоос босд нь одоо хаатал нь хүртэл одоо тоглох боломжтой гэсэн үг. Тэгээд та нар СУ-гээр үйлчлүүлж болно, гал командаар орж болно, эмнэлэг дээр орж болно, эсвэл шуудан дээр очиод захиа бичээд гэрийнхэн лугаа захиа бичих хүртэл боломжтой, сансарт ажиллах хүртэл боломжтой. Тийм болно тоглоомуудын юмнуудыг бид нар одоо дүүдүүгийн хамт олон нь бол ингээд Монгол хүүхдүүдэд зориулж бүтээн байгуулсан байгаа. Тэгээд хүснээрээ манай музейтэй танилцаад тоглоорой. Тэгээд хэсэг болгон дээр бас өмсөх хувцас хэрэглэлүүд нь байдаг. Тэгэх юм бол илүү та нар одоо үйлчлэгээний ажилтан ч юм уу те гал сөнөөгч эсвэл сансрын хэсэгч бас болох боломжтой байгаа. За яваарай. Тэндээсээ хувцснуудаа өмсөд энчээгээд гал сөнөөгч болж тоглох боломжтой гэсэн үг. Чамаа хин гэдэг юм бэ? Намаа хөөрхнө гэдэг. Намаа хаяа. Зүрхээ гэдгээ. Намаа хэд бабата гэдэг. Бабата гэдэг юм аа. Ямар хөөрхин. Энэ энэгээр дуу дамжуулдаг хоолой байгаа. Энэ зүгээр сангийн хоолойгоор ихсэн. Одоо энэ улаан нь гал командын 2 дахь хурд байгаа гэсэн үг. Чи гал командын 2 дахь хурд гараад тах та. Тэгээ энэгээр хоорондоо ярилцсан гэсэн үг. За. Ойлгосон. Шар нь хаашаа явсан бай. Шар нь С рүү орсон бай. Чи гал командын 2 дахь хурд гараад яг энд байгаа. Ишээ энэ лөө минь ишээ. Та ярь та. Хогийн машин юм аа. За машин хийх юм. Энэ юу вэ? Энэ болохоор муу гарных нь хийгээр гард юм тий. Тэнд болохоор нөө би нар нөтөг ээжүүд нь хүүхдүүдтэйгээ ингээд зарим нэг нь унтаж яриад. Яг бид нар ормор өстэйг түр авчихсан байгаа. Энэ бага насны хүүхдүүд гэж байна. Хаяа юу цацсан байгаа? Ангат. Ой. Энэ ингээд араагаараа ажилт юм биш үү те? Тэгээд бас ингэ өсөрд юм байна. Ер нь бол янз янзын юмар ингээд эргүүлж мөргүүлээд. Йоо. Энэ хэсэг бол үнэхээр сонирхолтой ах шиг байна. Хүүхдүүд бүр салж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо бол нөө дэлхийн гадаргуугаас 420 км-ийн зайтай олон улсын сансрын станц бол одоо дэлхийг тойроод явж байгаа. Тэгээд дэлхийн 5 орны сансрын хэсэгч нарыг ингээд 1998 оноос хойш бол ингээд задгаа сансарт бол ингээд ажиллаж байгаа. Тэгээд яг тэр олон улсын сансрын станцыг жижигрүүлсэн хувилбарыг бид нэр Space Монголын сансрын станц гэсэн нэртэйгээр ингэж одоо 3 модультай байгуулсан байгаа. За яг энэ модуль хэсэг нь олонгод хүүхдүүд нөө хувцс хэрэглэлүүдтэй өмсөн. Тэгээд яг сансрын хэсэгч хувцс. Тэгээд мэдээж хүүхдүүдийн ингэр дээр болохоор бидний нөө бахархал болсон Гүрэгча баатрын ниссэн Интеркосмос хөтөлбөрийн логонуудыг оруулсан байгаа. За хамгийн голын хэсэг болохоор энэ модуль 2 гэж нэрлэгдэж байгаа. Одоо яг нөө нисгэгчийн удирдлагын бүхээг. За тэгээд энийг бол бид нар бас яг бүгднийг өөрсдөө байгуулсан. Одоо энэний цаана бол DSP байх гэж байна. За тэгээд яг олон улсын сансрын станцаас авсан нөгөө нэг одоо оригинал бичлэгийг бол энэ чагаа цаана ингээд 3D маягтай ингэж харуулад хүүхдүүд илүү нөгөө сансрын хэсэгч хугацаа өмсөд энэ сөнөөгч онгоцныхаа буюу сансрын хэсэг скабандрыг өмсөд ингээд
4-д хураад орох тоглох боломжтой. За энэ 3 дахь хэсэг нь олонгот. Одоо яг энэ олон улсын сансрын станцын бичлэг байгаа. Одоо олон улсын сансрын станц бол яг л энэ байгаа. За энэ бол сансрын хэсэгч нар. Тэгээд нэг олон улсын сансрын станцаас нөгөө сансрын хэсэгч нар хүүхдүүдэд зориулаад ингээд хөөрхөн юм сонирхолтой нөө туршилтуудыг хийдэг. Дунд сургуулийн хүүхдүүд зориулаад тэрийг бид нар бас энэ ч ингээд байршуулад хүүхдүүд харуулах боломжтой. Ийм байж байгаа. За тэгээд энэ болохоор энэ сансрын хэсэгч нар задгаа сансарт ажиллахдаа нөгөө бэлэтэй ажилдаг. Тэгээд нөгөө бэлэтэй ажиллах нөгөө мэдрэмжийг өгөхүүднээс цаана нөгөө нэг юм конструктор тоглоомуудыг ингэж бас ингэж өгсруулдаг. Тэгээд мэдээж гараараа их бэлэтийг хоёр бол шал өөр мэдрэмж өгдөг учраас бас юм ингэж оруулсан байна. За энэ ямар хэсэгт ирсэн бэ? Энэ бол манай музейн хамгийн чухал хэсэг амин сүнс гэсэн үг. Workshop and lab гэж байгаа. Тэгээд музейд орж ирэхэд хүүхдүүд нөгөө дасгалбар өгсөн шүү дээ, тий. Тэгээд дасгалбараараа музейд цагийн заргүй ороод ирнэ. Тэгээд түрүүний нэг гал командын хэсэг, сансрын хэсэг, эмнэлэг дээр одоо чинь өөрхөн жим болон өндрөө хэмжээд нэгсэнд өөрхөн мэдээллүүдийг эрүүл мэндийн юмнуудыг янз аав ээж нь бас даралт маралтаа үзэх боломжтой. Тэгээд нөгөө нэг тодорхой хэмжээний даалгавар биелүүлээд хүүхдүүдний мөнгөнд нэмэгдэх өгдөг. За мөнгөнд нэмэгдэх нь бүр ингээд жинхэнэ ингээд нууцлалтаа үнэ цаасан дээр хийгдсэн. Зөвхөн дүү хүмүүсэд ашиглагддаг мөнгө. Тэгээ 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг байгаа. Тэгээд тэр мөнгөнд нэмэгдэхүүдээ энэ чинь авчирж ирээд манай музей ажилтнанд өгөөд башлаа. Өгөөд юу яана? Нөгөө бүтээл хийдэг онгоц бууж. Тэгээд бид нар бас өнөөдөр энэ жил чинь Монгол хүн сансарт нисний 40 жил, Юрий Гагарин буюу хүндрэлтэй сансарт нисний 60 жилээ ингээд тохиож байгаа. Тэгээд бид нар яг энэ зориулаад музей дээр хийдэг нөгөө жижигхэн пуужингуудыг ингээс хавалцсан тэ хүүхдүүдэд зориулаад одоо бас бид нар энэ өнөөдөр ингээд пуужа хийгээд хийсэн пуужингаа хүүхдүүд бас хөөргөж үзэх боломжтой байгаа. Энэ манай музейг зориод энэ нэвтрүүлгээ одоо ингээд хөтлөгчөөр орж байгаа юм хөрхөн хүүхдүүдтэй ахна ингээд дүүдүү музейхийн ажилтнуудыг төлөөлөөд бүх хүүхдүүдэд энэ бэлгийг өгж байгаа шүү. За та нар тэр гэртээ очиод бас энийг хийх боломжтой. За яаж хийх үү гэдэг нөгөө нэг гарын авлага юмнууд нь заавар нь ингээд жижигхэн сэтгүүл дотроо байж байгаа. За дээрэс нь энэ хайрцагныхаа гадна талын энэ бүгж байгаа шүү дээ. Энэ дээр нь QR код байна. За энэ сэтгүүл дээр нь ч гэсэн байж байгаа. Энийг нь ингээд уншуулангууд нөө яаж хийх вэ гэдэг нь бичлэг нь бас ингээд нэг бичлэгээр оруулсан байж байгаа. Тэгэхээр ингээд гэртээ их боломжтой байгаа. За энэ цаасан буужин маань юу болох вэ гэхээр хоёр ширхэг ийм пуужингийн хошуутай бүх юмнууд байгаа. Тэгээд бид нар нэг ундааны одоо ундааг ингээд уучаад энийг ингээд хайчдаг шүү дээ. Тэгэхээр та нар одоо бол ундаагийнхын савыг хаяггүйгээр энэ пуужингаа хөөрөхөд ашиглана гэсэн үг. Тэгээд энэ нэг бөглөөг нь бас хийгээд өгсөн. За энэ маань тэгээ ямар ч нэг аюулгүй ингээд зөөлөн хушуутай учраас гэртээ юм уу эсвэл бүр гадаа тоглосон ч болно. Тэ? За одоо чи нэг ингээд хүчтэй дардаа. За одоо гэхдээ бүгдээрээ тоолон заяа. 3 2 1 тэгээд нислээ гэж хэлсэн шүү бөөндөө заяа. Тэнгууд чи дараа шүү. За яг нислээ гэхээр заяа. За 3 гэд 3-оос доош тоолно шүү. За тоолъё. 3 2 1 нислээ. За дараагийнх нь юм блэ. За одоо чи. За тэлмүнэ. 2 1 нислээ. Оо арай хүчтэй. Вау. Вау. Тэгэхээр өөрөө нь болохоор хайрцагнаас хязгааргүй гэж байгаа. Нэгсэндээ та нар энэ хайрцагт байгаа жижигхэн зүйлсүүдээр ашиглаад ингээд хязгааргүй юмыг сэтгэдэг, ингээд чөлөөтэй сэтгэдэг маш мундаг хүмүүс болоорой гэдгийг бэлэгдээд хайрцагнаас хязгааргүй гэж бичсэн байгаа шүү. Заяа. Чид настай байлаа. 9-тэй. За 9-тэй юм чинь цаасан буужин. Дахиад энэ чи болохоор хэд настай байлаа? 12 болохоор бас цаасан буужин. Босд нь бүгдээрээ урд урдаа байгаа. Гуурсан буужингаа. Гуурсан буужин гэдэг нь ундааны саруулаар та нар ийм биш ингээд өөртөө үлээж буужингаа явуулна гэсэн үг заяа. Тий, чи болно бас. Мундаг юм чи. Бид хахаар юу ч хэлдэг билээ? За баярлалаа та нарт зорин ирсэнд. За, хас асуух юм юу вэ? За асууя. За хүн болгоныг асуулт асууш. За, хүн болгоны нэг бодож байгаа. За, юу гэж асуумаар байна хасаа? Та нөгөө биднээс нөгөө зорин байр эднээс нь баярлаа гэж хэлье. Яа, за баярлалаа. Та багтаа ийм музей их юм өрддөг байсан уу? Эсвэл том болоод хий гэж бодсон уу? Тэгээ ах нь анх удаа нөгөө гадаад явж байгаад хүүхдийн музейг харчаад ерөөсөө Монгол хүүхдүүдтэй зориулж хийх хэрэгтэй юм байна гэд. Тэгээ тэр үед би бас манай хоёр дахь охин төрсэн байсан. Дөнгөж намайг Америкт байхад манай охин төрсэн. Тэгээд бас охиндоо зориулаад энийг хийндэ гэж бодсон. Одоо бол манайх ингээд сая сарын өмнө 4 дахь хүүхэд маань төрсэн. Тэгээд мэдээж би бас хүүхдүүдтэй тэгээ Монголынхон бүх хүүхдүүдэд зориулж ингэж хийсэн байгаа. Тэгээд хүүхдүүдээс илүү бас аав ээж эмээ бас энэ ирж тоглох бас гоё юмнууд нь байдаг. Хамтдаа тэмцээн уралдаанд оролцдог. Аха та яагаад ийм гоё музей барьсан?
Олон хүүхдүүдийг л баярлуулах гэж барьсан. Тэгээд манай музей өөрөө бас өөрөө юутай? Урайтай. Манай музей маань ямар урайтай юм гэхээр эцэг эхчүүдэд бахархал, хүүхдүүдэд тэмүүлэл, гэр бүлд хайрыг бэлэглэнэ гэдэг ийм урайтай байгаа. Нэгсэндээ та нарыг энэ музей дээр ингэж гоё юм сураад, тоглонгоо юм сурж байгааг чинь хараад ээж аав чинь, эмээ өвөө чинь баярлна гэсэн үг. Дээрээс нь та нар өөрсдөө одоос ингээд цаасаараа пуужи хийгээд энийг хөөргөнө гэдэг чинь ингээд өөртөө ихтгэлтэй болоод илүү гоё хүсэл тэмүүлэлтэй болж байгаа гэсэн үг. Тэгээд энэ болгоо маань мэдээж гэр бүл хамтдаа байгаа аж аргалтай байна гэдэг нь бол гэр бүл бид нар аж аргалыг бэлгэлж байгаа ийм л орчин байж байгаа тий. Гоё асуулт байна. Баярлалаа. Нилээдгүй хүч хөдөлмөр орсон гэдэг нь одоо харагдаж байна л да. Ирсэн хүмүүс бас яатай. Ингээд ямар их сэтгэл шингэсэн бэ гэдэг энэний цаана ямар хөдөлмөр байгаа вэ гэдгийг хүртэл ингэж бүр ингэж мэдэртэй. Тэгээд энэ чинь яг үндэ худалдаа даваад тавьчихсан юм бол бараг байхгүй заганц нэг телевизэн дэлгэцсэн юм уу камер гэрэлтнийг л одоо тооцох юм бол ерөөсөн бусад бүх юм бол 100% бид нар өөрсдийн гараараа бүтээсэн. Монгол залуучуудад бас захиалга өгж зураг төслөө санаагаа өгöd тэд нар бас илүү бүтээж манад одоо хүлээлгэж өгдөг. Нилээдгүй бас хөрөн мөнгө шаардсан таны хэлснээр бол өстой сэтгэлээ шингээж гарсан л одоо оюун ухааны музей, за шинжлэх ухааны музей гэхэд тий үнэхээр одоо бахархмаар ажлыг одоо та хийсэн байна л да. Яг музейхээр эхэндээ хүмүүс их гайхдаг байсан. Үн чинь музей биш шүү дээ. Зүгээр тоглоомын газар байж таа ч гэдэг юм. Эсвэл зарим хүмүүс нь үн чинь тоглоомын газар биш одоо илүү нөө танин мэдхүү байж таа ч гэдэг юм уу тий. Яг музейхээр нөө монголчуудын нөө нийтлэг нөө ойлголт байгаа шүү дээ. Бүх юм нь шилэн оргоны цаана одоо хаалтны цаана байдаг. Гар хурж болохгүй, чимээгүй байгаараа гүүж болохгүй шүү гээл тий. Шивэн жарээр ч гэдэг юм. Хүүхдийн музей бол ерөөсөө дэлхийн нийт эсрэгээрээ ер нь дэлхийн хүүхдийн музей холбоо гэж байдаг. Бид нар бас энэний гишүүнээр нь ингээд бас хэлсэн явж байгаа. Дэлхийн хүүхдийн музей холбооны одоо ураа нь болохоор hands on буюу ямар нэг юм байгаа бол заавал гар хүрэх ёстой. Энийг юм байгаа бол заавал тэр гар хурж барих ёстой гэдэг. Тэргээр энэ бусад музейнуудын угаасаа онцлог. Тэр бид нар цаг энэ музейг анханасаа л байгуулахдаа нэгдүгээр хүүхд болгон хурж хүртэх ёстой. Тэгээд түрүүний таны хэлдэг шиг аюулгүй байх ёстой, эрүүл байх ёстой. Мэдээж эхлэл хэсэг дээр хөрөнгө оруулалт бол их чухал байсан баг. Яг энэ магадгүй бас гоё түүх бидний хувьд, ялангуяа миний хувьд бол бид нар E-Mart-ын анхны музей маань 709 м квадрат талбай, E-Mart-ын хамгийн том талбай дээр бүтээн байгуулалтаа ингээ хийгдээд ингээ явж байхдаа бидэрт мэдээж санхүүжилт хэрэгтэй. Тэгээд ер нь Монголд байгаа арилжааны бүх банкудаар орсон. Нэгч банк нь манай музейн төслийг бизнес гэж одоо хүлээж аваагүй. Сүүлдээ бид нар сүүлийн шатндаа яасан гэхээр найз нөхдүүдтэй хандсан. Нэлээд олон бас байгууллагууд бас бидрийг дэмжсэн одоо барилгын компанид найзууд хүртэл энэ байшин гэж бид нар бариад өгчээгтэй яг нэг хийцэл нь болохоор гипсийн хийцэлтэй байх нь шүү ч гэдэг юм уу те. Ямар ч сан бид нар ингээд музейг нээгээд эхэлсэн. Музей нээгдээд бүр ингээд бүтэн цаг 2 цаг манад одоо музейн гадналд хүмүүс очрлсон. Бид нар нэг сарын дотор гэтэл 8000 9000 хүнд одоо ингэж үйлчлэгээ үзүүлж ингэж ажилласан. Тэгээд үнэхээр бидний энэ бол гоё бизнес юм байна. Нэг талаар бизнес. Гэтэ бид нар бол нөө бизнес гэж харахаас илүүтэй би 10 жил одоо олон жилийнх нь мөрөөдлөө биелүүлсэн тэр зүйл маань гайхалтай байсан. За ингээд музей нэгдээд царын дараагаас маш олон газруудаас маш олон одоо Монголын нэртэй нөгөө нэг том моолуудаас манай дээр салбараа нэгээч гээд нөгөө тоодгүй байсан Бакууд ч одоо тоож эхлээд урай дахин урай тий манайх одоо хамгийн болцоотой бизнесийн зээлээ танаа дараагийн салбар дээр ч өгөөч гэдэг юм те. Ингээ явсан. Тэгээд манайх хэд хэдэн банкнаас ингээд ярилцж байгаад хамгийн боломжийг саналгсан хаан банкнаас одоо бизнесийн зээл анх удаага авч одоо яг энэ салбараа бид нар ингээд зээлийн санхүүжилтээр хийсэн. Гэхдээ яг өнөөдөр бид нар нөгөө нэгдүгээр салбар анхныхаа салбарыг одоо татан буулгаж байгаа. Ягаад гэвэл бас 20 оны 1 сарын 27-нд анхны нөгөө нэг карантин тогтоогдоод тэрнээс хойш ингээд музейн үнцэндээ ингээд ажиллаагүй жил гарan болчихж байгаа учраас түрээслүүлж байгаа айл маань за дээрэс нь ингээд бас олон ажлын байрууд ингээд хоосон байгаад байгаа хэсэг учраас бид нар ямар ч нэг салбараа татан буулгаад музейнгээ одоо ингээд бүрэн буулгаад ингэчихэж байгаа. Хамгийн их таалагдсан хэсэг яг тэр нөгөө эцэгтэйгээ гараараа бүтээл хийдэг хэсэг байна л да. Ер нь миний нэг бас давуу юм нь ямар нэгэн газар очивол заавал нэг юм олж ирнэ гэдэг зорилгоо өртөлөөд явсан 200 гэдэг шиг тэгдэг. Тэгээд би Японоос бас 2 юмтай ирсэн. Нэг нь болохоор сансрын нисгэгчийн шалгалтад одоо хүртэл ингээд манай дүүдүү музей дээр хүүхдүүд сансрын нисгэгчийн шалгалт өгдөг хамгийн анхны. Хоёр дахь нь болохоор water rocket буюу усан пуужин. Энэ болохоор ингээд зүгээр ундааны савыг ашиглаад зориултын юм хөөргөж байдаг. За энэ хөөргөж гэсэн бид нар анх бол гараараа хийж исэн. Нэгсэндээ ингээд 100 г ус игээд даралт үүсгээд энэ маань ингээд дотроо устай. Тэгээд маш хатуу даралт хит болчихж байгаа, даралттай болчих. Эндээс нь ноцоостж жагаад энийгээ дарангууд энийгээ төгжөө молтрангууд энэ маань ерөөс ингээд
бүр ингээд 50 60 бүр 100 м хүртэл ингээд бүр заримдаа бүр ингээд харагдахгүй болтол ингээд хоол явдаг. Төснөө ойлтыг хараад 3D-гээр хардаг. Тэгээ саний хайрцаг төрч жижигхэн холограм байгаа. Тэгээ тэрнээр гарах нөө видеоны нөхгүй юу. Тэгээ нөө бүгжин дээрх нөө Q10 уншуулангууд энэ видео гараад ирнэ. Тэгэхээр хүүхдүүд утаснаасаа ингээд холограмаар шууд ажиллуулчихна гэсэн. Би амьтанд хайртай. Бас найз нартайгаа хамтдаа тоглох дуртай. Би нөө анх нөө танилцуулга эхлэхэд энэ нэвтрүүлэг эхлэхэд хэлжсэн. Миний мэрэгсэн зүйл болохоор хүүхдийн туслан гэдэг. Тэгээ бид нэр Camp Mongolia гэж төслийг одоо ингээд цаасан дээр бэлэн болцсон инжлээс ингээд бүтээн байгуулалт нь эхлэх гэж байгаа. Энэ бол одоо жинхэнэ олон улсын туслангийн хэв шинж стандартыг агуулсан одоо хүүхдийн туслангийн төслийг хүүхдийн туслан гэхээс илүү бас гэр бүлийн туслан байгаа. Тэгээд энэ туслангийн төслийг бид нэр Төв аймгийн Батцомбор сумын нутагт эхлүүлж байгаа. Тэгээд туслан маань дотроо 5 жижиг туслантай Space Camp-тай Space Camp гэдэг нь Монгол улсын Баатар Гүргэгчаа Баатарын нэрэмжт одоо сансрын туслан байхаар төлөвлөж байгаа. Тийм тэгээд дараагийнх нь болохоор нөө скаутын туслан Scout Camp тэгээ майхантай хүүхдүүд байрлал Nomad Camp-т нь болохоор Монгол гэрт хүүхдүүд байрлал нэгэ тэ энэ мэтлэгээ даатал явдал тэгээд усан цэцэлт буюу аврах зам авин дээр ингэж ажиллах ийм бас нэг хөтөлбөртэй ингээд нэг 5 туслангийн төслийг одоо ингэж эхлүүлэхээр явантай энэ жилийн ямарсан бид нар сансрын туслан болон скаутын туслангийнхын үйл ажиллагааг эхлүүлнэ гэж төлөвлөд ажиллаж байгаа. Бас хүмүүнлэгийн ажил нэлээдгүй хийдэг байх тий. Ер нь маш бид нар музейн дасгалбаруудаа асрамж халамжийн төвүүд янз бүрийн хүүхдүүд те ер нь тэгэл одоо ингээл энэ тентгийн хандив цуглуулж байгаа ингээл телевизээр гарч байгаа хүмүүс ч гэсэн ингээл одоо ингээл хамгийн сүүлийн бүхэл хүмүүст ингээл бид нар дандаа нөө дүүдэн музейгээсэ гэж ер нь заавал яатай өгдөг. Тэгээ сүүлийн жишээхэд нөө ичдээ орон 2 төсөл дээр одоо манай дүүдүүгийн баг 3 дахь музейн салбар шахуу ингээд тэнцээ ингээд бид нар ингээд бүтээн байгуулалт ямар ч үн төлбөргүйгээр хийж өгсөн. Тэгэхээр та түрүүн ярианда нэг хэлжсэн шүү дээ эцэг ихэд бахархал хүүхд тэмүүлэл гэр бүлд хайр түгээдгээ гэдэг. Тэгэхээр илүүтэйгээр бас нөгөө гэр бүлийн уур амьсгалыг энд их халуунаар бүрдүүлдэг юм болоо гэж харлаа. Бид нар ер нь дүүдүүгийн за энэ музей орчин байна уу эсвэл дүүдүүгээс явуулж байгаа нөгөө манайх нөгөө дараагийн сансрын хэсэг шиг бас сургалт явуулдаг. Биш нөгөө сутын сургалтын өдрөө. Тэгээ тэр бүрийн Гүргэгчаа Баатарын гар үсгтэй гэрчлэгээ хүртэл авдаг. Хөрхөн хөтөлбөрүүд байгаа. За тэгээд цуслангийн хөтөлбөрүүд байна. За одоо энэ хийгээд байгаа бүтээгдэхүүнүүд байна. Энд дээр нөгөө нэг 3 Х-ийн зарчим гэж манайх ороход дүүдүүгийнхэн томьёолсон 3 Х гэдэг. Хөнгөн нэгдүгээр хөнгөн гэдэг. Хөнгөн гэдэг нь маш одоо ингээд хит ингээд бид нар академикч гэдэг юм уу тийм ингээд нөхцөрөөгөө шинжилгээ ухаан ингээд том юм ярих биш. Хоёрт нь болохоор хөгжилтэй. Энийгээ хийгээд ингээд гэр бүлээрээ ингээд ярилцаад дурсамжаа сэргээгээд багд багт ингэдэг байсан шүү дээ гэдэг. За гурав дахь нь болохоор хүртээмжтэй гэдэг. Хүртээмжтэй гэдэг нь бидний бичлэгийг юм уу эсвэл манай ингээд жижигхэн сэтгүүлийг эсвэл номны тасархаа ч юм уу пуужинг яаж хийх вэ гэдэг зааврыг хэн нэг хүүхэд магадгүй тэр хэрэглэгдэхгүй нь байхгүй ч гэсэн хараад тэрийг нөгөө ундааны саваар ингээд пуужинг хийчих юм байна шүү дээ. Сурвалаар пуужинг хийчих юм байна шүү дээ. Тэрийг хараад хаа байсан одоо баян үлгээ байд юм уу алслагдсан аймаг дүүрэг сумдын нэг багш эсвэл нэг өсвөр насны хүү бага насны хүүхд тэрийг хараад орлуулад хийх энэ боломжийг нь бид нар нэлээд хангаж өгдөг. А нөгөө талаар энийг хийснээр хүүхдүүдийн нөгөө жижиг нөгөө нэг гарын булчин жижигхэн аптекийг барих өрмийг ингээд тэгшгэн цоолох те будахтаа ингээд яах эний амыг тэгшгэн гарах энийг хагалахгүйгээр ингээд өрөмтөх гэх те гарын эвд уур ухаан техникийн юмнуудад ингээд хүүхдүүд суралцж байгаа. За энэ бол ерөөсөө хязгааргүй үнц юм гэсэн үг. Тэгээ ер нь эцэгчүүдэд би хандаж хэлэхэд бол хүүхдээ илүү шинжлэх ухаанд дурлуул. Тэгээ шинжлэх ухаанд дурлах нөгөө хоёр том юмных нь нэг нь нөгөө сансар нөгөөх нь өлөг гөрүүлэх гэсэн шүү дээ. Мэдээж онгоц монгоцод маш олон зүйлсүүд байгаа л да. Дурлуул хэдий ч нэ шинжлэх ухаанч суур хүмүүжлэлтэй хүүхд байна. Төдий ч нэ нөгөө нэг мухар сүсэг гэдэг зүйлсээс хол байна гэсэн үг. Одоо түрүү нөгөө нэг бөмбөг агаар дээр тогтоод байсан шүү дээ. Хүүхдүүд ингээл гайхал байсан. Та нар ч гэсэн гайхширсан байх. Маш олон эцэгчүүд энэ ягаад ингэж байна гэд ич хэд юм уу гэдэг. Яг үндэ тэр маань өөрөө Бернаулын хууль буюу онгоцыг агаар дээр хөөрөгдөг тэр хуулийг л бид нэр бөмбөгөн дээр ингэж гаргаж ирж байгаа л зарчим байгаа. Тэр ингээд бөмбөг агаар төрж байгаа гайхширсан хүүхэд арга ивэн олно, судална. Одоо бол ялангуяа интернет, YouTube хүссэн газараас судлангууд энэ чинь Бернаулын хууль юм байна шүү дээ. Онгоцны даалгавч чинь юм байдаг нь яг л энэ бөмбөгний одоо ингэж тас юу шиг нэг одоо нэг тас шиг юм байна шүү дээ гэдэг л зүйлийг ингээд ойлгоно л гэсэн үг. За ямар ч гэсэн хүүхдүүдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэхэд одоо үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа, тууштай ажиллаж байгаа байгууллага яалтчгүй танай хамт олон. Тэгэхээр танай хамт олонны цаашдаа ажил амьдралд одоо хамгийн сайн бүхний хүсээрээ өнөөдөр мөн зочин хөтлөгчөөр оролцсон хүүхдүүдэд маань бас боломж олгосон танд маш их баярлалаа.
За баярлалаа. Тэгээд нэг өдрийг бас гайхалтай өнгөрүүлсэндээ бас баяртай байна. Тэгээд миний гэхээсээ илүүтэй бидний бий болгосон Монгол хүүхдүүдтэй одоо ирээдүйн хойч үедээ урт удаан хугацаанд ингэж хамт байх дүүдүү гэж энэ одоо бяцхан модон машинаар хэлсэн бидний түүхийг бас бусдад таниулах бас өөрсдийгөө ингэж ойлгох боломж олгосонд маш их баяртай байна. Тэгээд Монголынхаа нийт хүүхдүүд за мөн ээжүүдтэй ингээд бүх хүмүүстэй нийт монголчуудаа хүүхдийн эрхийн өдөр хүүхдийн баярын мэндийг бас та бүхэндээ хүргэж байна. Удахгүй бүгдээрээ эрүүлэнхээ уулзаж дүүдүү хүмүүстэй ингэж уулзах эрүүлэг төвшүүлээ. За баярлалаа танд. За яг өнөөдрөөс эхлээд бүр үнэхээр бас гайхалтай бас мэдээ юу гэхээр нөгөө CU-гийн 180 салбар GS25-ын 46 салбар ингээд хоёулаа ингээд ямар шимтгэлгүйгээр дүүдүүгийн бүх тасалбарыг ингээд бас одоо урьдчилан тасалбарыг худалдаалж өгье гэд нэгтцэн. Тэгээд яг процедур нь нэлээд удаан хугацааны юм болдог. Шинэ бараа одоо CU-ч мөн GS-ийн сүлжээгээр оруулж түгээлтэн тараахад те. Гэтэл тэд нар ч ерөөсөө бид нар хизээч байгаагүй магадгүй цаашд ингээд юм байхгүй те. Онцгой юм тохиолдлоор ингэж оруулж ирнэ. Ерөөсөө 4-5 өдрийн дотор ажил болгоол. Тэгэл хүмүүс маш шуурхаа ягаал манай мэдээллүүдийг авал системдээ бүртгэл те. Түүнээс нь уламжлалтаар дэлгүүр дээр энийг зарчаарэ гэдэг юм биш. Агуулга дээр навьч өгж байгаа. Агуулгаар нэгдсэн системээр тасалбарууд ингэж тараагдчихын шөндөө те. Тэгээ энэ бүх процессууд байна. За ингээд саяны онлайн худалдааныхан за уламжлалт байдлаар бид нөгөө нэг захиалга аваад хүргэлтээ хийж стил хийсээр л нөгөө дугуйтай залуучууд сайн дурах маань явж байгаа. За CU-гийн салбаруудаар явал хүмүүс шууд доошоо ороод нэг тасалбар аваад хоёр тасалбар аваад хүүхдүүдэд бэлэг болгоод өгнө. Тэгээд энэ дээр бол бид нөгөө хандив авахгүй зөвхөн урьдчилан тасалбар худалдаална гэдэг нь бол бас ингээд санаандгүйгээр бид нар Монголд анх удаага одоо олон улсад хөгжиж байгаа нэг крафт бондонгийн тэрний хамгийн сонгодог загвар reward буюу урамшуул болон урьдчилан худалдаж аваад өөртөө ингэж одоо мэдлэг олгох нөгөө талдаа нөгөө төслөө дэмжиж босгож ирдэг энэ хамгийн сонгодог загварын орсон ингээд Монголын анхны юм одоо юу болж байна кейс гэх юм уу те жишг болж байна. Тэгээд маш олон байгууллага. За дээрэс мэдээж нөгөө нэг байгууллагууд компаниуд нөгөө нэг 6 сарын 1-нд хүүхдийн баярт өгөх бэлгээ одоо бас манахаас урьдчилж аваад хүүхдийн баяраар өгөн тэр хүүхдүүч мэдээж бас дундаа ирж бид нар дээр ингээд үйлчлүүл тоглоно гээл те. Маш олон үйл явдлууд өрнөж ийн л да. Тэгээд Одоо тасалбар авч байгаа ч гэсэн орон нутгаас хүмүүс нэлээх бас холбогдож яаж авах вэ гэж байгаа шүү дээ тийм. Маш их хүмүүс бас зүйлүүд асууж яаж байна. Тэд нар бол яг түрүүний миний хэлсэн манай дүүдүүгийн пэйж дээр байгаа тэр бүх байгууллагуудын линкүүд нь байж байгаа. Monpay, Зочил, Shopee, Pemberry, тэ Hype тэ ингээд нэг 5 байгууллага юугаар бол шууд ингээд худалдаад авчин. Тэгээд нэг юм QR код очин. Тэгээд тэрийг ингэж хадгалж агаад музейд ирэхдээ нөгөө QR уншуулаад орчин. Одоо бид нар музей нэгтгэхдээ өмнө бол саяны нөгөө нэг юм захим төлбөр тооцооны байгууллагууд манай дээр ирээд манай касса ажилтнуудад сургалт юмнуудаа хийгээд заагаад өгч гэнэ гэж байгаа. Тэгээ за өнөөдөр бол бид нар маш яралтай ингээд өөрчлөлтүүдээ хийж байна. Энд чинь ингээд дахиад нэг одоо нэг иргэн ирэлт болж байна л да тий. Гэхдээ бас бид нар дахиад бас өнгө төрхтэйгээр өмнөшгөө биш. Яг өмнө ч гэсэн ингээд асуудлууд бол бас байсан. Маш олон асуудал байсан. Эвдрэл гэмтэл. За тэгээд нөгөө нэг орлого муутагаас болоод зарим юм өөрчилж чадахгүй, шинжилж чадахгүй. Тэгээд нөгөө нэг ковид үеч ингээд маш олон хүний нөөцүүд байхгүй болсон учраас хүний нөөцийн ингээд сургалт мөрөглөд олон юмнууд алдагдсан байсан. Бүгдийг л ингээд технээс нь хийж байна. Тэгээд нийт монголчуудаа бүр маш их баярлалаа. Надаас илүү бас маш олон багш нар, хүүхдийн байгууллагын ээж аав, залуучууд ингэж бахархаж байгаа бох. Бидний энэ үйл хэрэгээр энэ олон байгууллагуудын ингээд биднээс үл хамааран энэ дээр ингэж нэгдэж байгаа энэ үйл явц бол үнэхээр гоё зүйл байна. Тэгээд шинжлэх ухаан гэдэг бол үнэхээр чухал. 14 жил би одоо шинжлэх ухаан хүүхдийн техникийн боловсролтой гарын эвдвүүтэй тий ингэж болгоно гэсний л одоо үр дүн л яг энэ өдрүүдэд гарч байна да. Бид нар өнөөдрийн байдлаар ер нь бол нэг урьдчилан тасалбар худалдаалах маань нэг 50 руу төгсөж явна. Нэг 90 сая орчим төгрөгөөр яаж байгаа. Бид нар чинь 200 сая төгрөгийг 20 мянган төгрөгийн тасалбар үнэтэй 10 мянган ширхэг тасалбар ягаад 200 сая төгрөг босгох ийм одоо челленжийг өмнөө нь тавиад энийг эхлүүлсэн. Тэгээд одоо бид нар яг 5 дахь өдөр бол ер нь бол 50% хангаж байна гэдэг бол энэ маань өөрөө ингээд органикаар явж байна. Ямар нэг одоо ингэж юу байхгүй те. Ингээд энэ байхгүй. Тэгээд мэдээж ирэх амралтын өдрүүд байна. Ирэх 1-р, 2-р, 3-р өдрүүд байна. Одоо тэгээд түрүүний ярьсан CU болон GS25 салбаруудаар худалдаалагдаад ирэхээр бас нэлээд бас юмуд гарах байх, гайгүй болох байх. Тэгээд 4 сарын 1-нд бол бид нар нээн гэсэн итгэлтэйгээр ингээд хүүхдүүдэд хүлээж аваад мэдээж 4 сарын 2-наас бас хичээл улирлын амралт эхэлж байгаа учраас бас ачаал нэлээд их байх. Тэгээд энэ зайсан хилийнхэнтэйгээ ч гэсэн бас хамтарч агаад тэр олон хүүхдийн урсгалыг те бид нар энэ гадаа талбай те энэ орон зайнуудаа ашиглаад ганцхан музик гэхгүйгээр бусад бүх орон зайгаа ашиглаад энэ одоо хамт хажуугийн хурш айлуудтайгаа нийлж байгаа л ад жаргалтайгаар л ингээл цаашаа явандаа л гэсэн л юм одоо итгэлтэй байна.
Тэгэхээр олон хүүхдийн өсөл мөрөөдлийг биелүүлж байгаа шинжлэх ухаанаар дамжуулж хүүхдийн бас одоо мэдлэг олгож байгаа одоо танай хамт олонд үнэхээр талархаж байна. Тэгээд мэдээж ажилд нь одоо амжилт хүсэж байна. За баярлалаа. За хүүхдүүдээ эцэгчүүдээ дүүдүү шинжлэх ухааны музей тун утгагүй нээтгэнэ мэдээж та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. 200 сая төгрөгийн худалдаа авалт хийхээс одоо өнөөдрийн байдлаар 50% билет борлуулалт явж байгаа юм байна. Ингээд үзэгч та бүхэн мэдээж дүүдүү шинжлэх ухааны музейн тасалбарыг худалдаа авах гэж байгаа бол одоо онлайнаар болон өөртөө ойрхон байрлах GS25 болон CU салбар дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой юм байна шүү. Мэдээж та бүхний дэмжлэг эдэнд маань хэрэгтэй байгаа. Ингээд удахгүй мэдээж энд танхим одоо хүүхдээр дүүрэх байхаа гэдэгт бид ч гэсэн итгэлтэй байна. Мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлч гэсэн энэ аянд нэгдэж байна. Ингээд одоо та бүхнийг дүүдүүгээ аварцаа аянд нэгтгэхийг уриалж байна.